За таахын өнөөдрийн мэндийг хүргэе. Аюултай их өсрэг цоошлох баялах тухай журам буюу цоож байсны систем. За Эрдэнэ үйлдвэрийн дулаан цахилгаан стандарт хэрхэн хэрэгжиж байгаа талаар таахынд тавч танилцуулъя. За эрчим хүчний аюултай их өсрэг тусгаарлалт буюу одоо локаут, тагаут гэдэг нэрээр бас олон улсад маань яригдж явдаг, хэрэгждэг. За гол зорилго нь юу юм бэ гэхээр үйлдвэрлэлийн хүнд машин механизм тоног төхөөрөмжөд үлдэх үйлчлэгээ, туршилт, засвар, угсралт, за бүхий л төрлийн ажил гүйцэтгэх үед тоног төхөөрөмжийн асах болон удирдлагын хэрэгсэл самсар болгоомжгүй залхахтаас урьдчилан сэргийлэх зорилттой юм гацаах хэрэгслийг хэлдэг бөгөөд за энэ бол одоо барууны ажил төр хөгжсөн улсуудад бол одоо өргөнөөр хэрэгэлдэг. За хууль эрх зүйн үндэс нь юу юм бэ гэхээр Монгол Улсын эрчим хүчний сайдын 2014 оны 8 сарын 22-ны өдрийн 101 топ тушаалаар баталсан цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрм. За энэ дүрмийн маань 1564-т ажил гүйцэтгэж байгаа хэсэгт хүчтэл залхахтаас урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээ авсан байх ёстой. Энэхүү зорилгоор цоочлох баялах журмыг ажил олгогчийн тушаалаар батлан мөрдүүлнэ гэдэг заагаад өгсөн. За энэ маань бол одоо бидний өдөр тутам мөрддөг одоо аюулгүй ажиллагааны дүрмээ маань ном. За энэ дээр нийцүүлээд ингээд аж ахуйн нэгж байгууллагууд бол журмаа батлуулж мөрдүүлэх боломжтой. За мөн Эрдэнэ үйлдвэрийн хувьд бол одоо хав ба ажилтны оролцоо бага хурлууд жил болгон болдог. За энэ хурал дээр бас үйлдвэрийн цехүүдэд одоо аюултай цоож байсны системийг хэрэгжүүлээ гэдэг ийм бас ерөнхий захирлын шийдвэр гарсан. Энэний дагуу бас хэрэгжүүлж байна. За цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрм. За энэ дүрмээр бол одоо та бүхэн мэдж байгаа тийм 3 дугаар бүлэг бол техник арга хэмжээ ажлын байрыг хэрхэн яаж бэлдэх вэ? За энэ дээр ногоон өнгөөр би бас ялгаад бичсэн байгаа тийм хамгийн доод хэсэгт салгуур, тусгаарлуур, таслуурын гар залуурыг таслагдсан байралд механик тоожоор түгжих. За салгуур туслаар штангаар тасалж салгадаг салгуурын байнгын хаалт ашиглалтыг цоожлох. За энэ хамгийн доор цоожлох гэдэг. За мөн цахилгаан станцын маань өдөр тутмын мөрддөг дулаан талдаа цахилгаан станц дулааны шугам шүлжээний дулаан механикийн тоноглолын ашиглалтын үеийн аюулгүй ажиллагааны дүрм. За энэ дүрмийн ном дээр бол 4.2-7 ажлын байр бэлтгэж байгаа ээлжийн буюу шуурхай засварын хүмүүс нь зохигтойд удирдлагын ээлжийн хүмүүсийн өгсөн үүрэг даалгавар тоноглолын ашиглалтын заавар тоноглолыг таслах за эвлэгч ба агаар гаргачийн онгойлгох хаалт дарамтуурыг цоожлон гинжлэх. За хаалт ашиглалт ба аюулгүй тэмдэг зүүх үүний дагуу ажлын байр бүрэн зөв бэлтгэсэндээ хариуцлах хүлээнэ гэдэг ингээд ийм заалт байдаг тийм. За энэ маань ингээд мөрддөг. За гэхдээ манай дээр бол одоо чинь журам хэрэгжүүлэхийн өмнө бол нөхцөл байдал нэг иймэрхүү байсан. За энэ слайдын зүүн гартлын зураг дээр энэ уурын хаалт байгаа. За энэ дээр яадаг вэ гэхээр ингээд балкатай хөлөгчдөг энд ажилладаг балкатай хөлөгдөг. За нэг тороосоор ингээд ороогоод төгжээ бол байхгүй тийм. Дурын хүн очиод ингээд аваад боломжтой. За энэ баруун гарталт бол одоо ингээд цахилгааны хаалт автоматууд байна. За энэ бүхий юм дээр ингээд балкатл үлдэх бүү залах хүмүүс ажиллаж байна. Тэгэхээр энэ маань бас маш эрсдэлтэй тийм ийм нөхцөл байдал бид нар ажиллаа гүйцэтгэдэг байсан. За тэгэхээр энэ дээр бид бүхэн яасан гэхээр ерөнхий захирлын тушаал маань гарсан байгаа 21 оны 7 сарын 27-ны өдөр. За тэгээд тусгаалтын хэрэгслүүд маань энд харагдчихээн. За энэ бол яг цахилгааны талдаа тусгаалт хийх үндсэн хэрэгслүүд маань. За ажилтны хувийн пайз, за гаван соож, за мөн ер нь бүхий л төрлийн тусгаалтын хэрэгслүүд байгаа. Энийг бол та бүхэн интернет бүх юм дээр ингээ хэрэгжүүлж байгаа тийм. Энэ дээр бол одоо ааварын конопууд гэх мэтчлэн маш олон төрлийн байгаа. Хаана яаж ямар их үүсвэртэй тусгаалт хийх үү гэдгээс хамаарат энэ дээр бас сонголтоо их боломжтой. За энэ дээр бол одоо жишээ нь хамгийн баруун гартлын зураг бол одоо суур машин дээр нэг тусгаарладаг юм блок байна. За автомашин засвар хийх юм бол гэх мэтчлэн маш олон төрлийн. За тэгээд тусгаалтын хайрцагуд байна. Тусгаалтын самбарууд байна гэх мэтчлэн. За журмын хэрэгжилт бол 20 оны 10 дугаар сард 10 сарын 20-ны өдөр станцад одоо хэрэгжилт Эрдэнэ үйлдвэрийн хэмжээнд бол анх удаа хэрэгжсэн. За тэгээд Эрдэнэ телевиз одоо хаабын хилтэс за сонирхсон гадна дотны хүмүүс 50 гаруй хүмүүс хүрэлцэн ирж ингээд журмын маань нээлт эхэлж исэн ийм түүхтэй. За тэгээд
журмын 3/2 дахь заалт буюу одоо энэ тусгаарлалт хийх юм бол хийх үед ямар хариуцлагатангууд байх ёстой юм бэ? За энэ журам дээр зааж өгсөн нэг дагуу за нарийн зөвшөөрлийг хэн олохын, тусгаарлалтын ажилт нь хэн бахын, ажилд оруулагч хэн бахын, ажлын байр бэлтгэгч нь хэн бахын, ажил удирдагч, ажил гүйцэтгэгч нь хэн бах вэ? Яг нэр устдаа нь ингээд гаргацсан. Ямар үүрэг оройл хийх вэ гэдгийг бүгдийг заагаад өгсөн. За мөн ямар аюултай их хүчтэй бүхий тоног төхөөрөмжүүдэд тусгаарлалт хийх юм бэ? Бас зээхийн дарга станцын дарга ерөнхий инженер ингээд гаргаад батлаад өгсөн. За мөн хамгийн гол юм 3/1 дахь заалт нь за хэсэг болгон юм аюултай их хүчрэг ямар тоног төхөөрөмж дээр ажил хийх үед яаж тусгаарлалт хийх юм бэ? Энийг бүр маш наривчлан детальчлан зааж өгсөн. Бүх ажилбараар нь за энэ дээр жишээ нь багрын нөхцөлс номер 1 дээр засвар хийх юм бол аль хэсэг 100-ны хэсэгт хариалагдана. За 100-ны за цахилгаан схемийг задлахын тулд яах вэ? За ингээд ажлын байр нь бүр тодорхой маш нарийн за дулаан механик талдаа яах вэ? Энэ хаалтуудыг хаана, энэ хаалтуудыг ингээд яг аль ажлын байранд хэн ажлын байраа бэлтгэх юм, хэн ажилд оруулах юм, хэн ажил гүйцэтгэж хийх юм, цахилгаан тал дээр мөн ингээд бүгдийн нарийн нэр ус энэ албан тушаал бүгд